Сайн мэцгэн үү та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр би Франц их сургуулийн систем болон тэгээд сургалтын систем яаж явагддаг талаар тайлбарлая гэж бодлоо. Тэгэхээр юуны түрүүнд их сургууль руу орохоос өмнө би 10 жилийн тайлбарлаж өгье гэж бодлоо. 10 жил, яг 10 жилээ төгссөний дараа яг ямар сургууль байдаг вэ гэдгээс нь эхлэе. Тэгэхгүй болохоор дараа нь шууд их дараалалаар ярих юм бол ойлгохгүй ч магадгүй бодлоо. Тэгэхээр эхний ээлжинд Францын сургалтын 10 жилийн сургалтын систем Монголтой адилхан 12 жил. Тэгвэл дунд ангиас авахгүйгээд Монгол яг 6, 7, 8, 9 гээд дээшээ явдаг бол Францын сургалтын систем нь 6, 5, 4, 3, 2, 1 гингууд нэг нь болохоор 11 дугаар анги. Тэгээд төгсөх анги гэж нэрлээд тэр нь болохоор 12 дугаар анги гэдэг. Тэгээд төгснөөхөө яшээ авна. Тэр нь болохоор Францаар bac. Ерөнхийдөө Францад ахлах сургууль нь дахиад дотроо 3 ангилагдана. Тэр нь болохоор bac général, bac technologique et bac professionnel гэдэг 3 ангилагдана. Гэхдээ ерөөсө bac général нь болохоор аюу амархан. Тэр нь болохоор ихтэй сургууль руу цаашаа явах зорилготой хүмүүсийн орох ёстой тийм сургууль нь яг ерөнхий юмнуудыг заан ерөнхий хичээлүүдтэй гэжтэй. Харин bac technology нь болохоор цаашаага ер нь инженерийн чиглэл рүү явах ч юм уу те BTS хийгээд яг тийм тогтсон яг юм ингээд яг энэ технологи сенсор явна гэх юм бол ер нь жишээг орсон зүгээр. Тэр хичээлүүд нь илүү технологи сенс руугаа төгсөн байдаг. Харин bac professional нь болохоор илүү тийм одоо шууд ахлах сургуулаа төгсөөд ер нь ажилд орё, цаашаа ингээд сурах хүсэлгүй те ингээд би өөр юм хийж чаднаа гэх юм бол яг тийшээгээ ороод ингээд нэг мэрэгжил сонгоод тэгээ цаашаага BTS ч юм уу дэвд одоо дэвд байхгүй болсон BTS-ээр явбал их зүгээр байдаг. Тэгэнгүүт шууд ажлын байрнаар гараад юм шууд яг нэг салбараар мэрэгчсэн тийм хүмүүс болж гарна гэсэн. Түүнээс гадна CAP гэж байгаа. CAP нь болохоор Монголтой адилхан одоо коллеж гэх юм уу? Тэрэн дээр нь болохоор бас 3 жил сурна. Тэр нь болохоор илүү тийм яг тийм гар ажиллагааны мэргэжлүүд байгаа гэх юм уу та жишээ нь үсчин алкогол, патиссери, бoulangerie те cuisinière энэ дээр гэсэн зөндөө олон мэргэжлүүд байгаа. CAP-ийнхаа 2 жилийг дуусгаад хүмүүс шууд ажлын байран дээр гарна. Энэ болохоор энэ сертификат та энэ мэргэжлийг мэргэжлсэн гэдсэн тийм сертификат авах учраас та шууд ажлын байран дээр гараад тэр сертификатаар ажиллаж болно гэсэн үг юм. За үүний дараа болохоор бид нар ингээд би бол өөрөө bac général-ыг хийсэн. Тэгээд Монголтой адилхан бид нар ийм специалитиг сонгодог өөрсдийн гэсэн одоо яг сонгосон 2, 3 хичээлийг сонгоод гүнзгийрүүлж үзээд тэгээ яг хаашаа явах байгаагаараа яг хичээлүүдийг сонгодог. Жишээ нь гэхэд та одоо уран зохиолоор явъя, англиар явъя тий одоо хэл яриагаар явъя гэх юм бол дандаа хэрэл ярианыхаа хичээлүүдийг сонгоно гэсэн үг. Жишээ нь би болохоор өөрөө эхэндээ болохоор би яг юугаар явна гэж бодож байсан. Шинжлэх ухаанаар явна гэж бодож байсан. Шинжлэх ухаан инженер, эсвэл класс препаратуар руу орно гэж бодож байсан болохоор би мат физик. Тийм би болохоор технологиор явна гэд бас нөгөө код бичдэг тийм тусгай анги байдаг. Тэр нь нас авч байсан. Тэгэд би үндэ тэрийг чадахгүй болохоор тэрийг яг төгсөө анги болохоор тэр сонгосон 3-аас 2-ыг сонгож авч үлдээд тэрүүгээр одоо төсөлтийн яшаага шалгалтыг өгнөх юм уу? Тэрнийх нь оноо нь амар өндөр. Тэрнийх нь баг коэффициент 10, 12 маар. Тэрнээр унах юм бол та нар зүгээр амар зүгээр яшаа авч чадахгүй л гэсэн үнтэй ялгаахгүй. За тэгээд ингээд bac-а төгсөөд дараа нь юу хийж болох вэ гэм бол дараа нь их сургууль руу явж болно. Альсгүй бол пост bac гэдэг нэг юм тусгай ангиуд байгаа. Тэрэн дээр нь болохоор класс препаратуар гэж байгаа. Класс препаратуар нь болохоор гранд l'école руу орох тийм хүмүүсийг бэлддэг амар тусгай селект өндөртэй тийм анги. Тэр нь болохоор ингээд яг ахлах сургуульд байгаа юм шиг тийм ахлах сургууль байна. Тэгээд хүмүүс нь одоо тэн сурдаг оюутнууд нь 7 өдрийнхөө 6 өдөрт нь хичээлтэй ч юм уу 5 өдөр нь хичээлтэй заавал хагас ай болгонд нь шалгалттай байдаг тэд нар бол. Тэгээ энэ ангийнхны гол зорилго нь бол Grand L'école гэдэг алдартай сургууль руу орох. Тэгээ тэр нь орохын тулд шалгалт өгөөд 2 жил бэлдэж ордог байгаа. Тэгээ энэ анги нэлийн стресс өндөртэй. Тэгээ үнэхээр л стрессээ дааж чаднаа гэсэн хүн ороод тэгээд цаашаага ингээд том сургуульд ороо явна гэсэн үг. Бид нар BTS, BUT гэж байгаа. Өөр чи юу гэдэг вүлээ тэгээд licence pro гэж байгаа. Гэхдээ licence pro бараг л одоо байхад болж эхэлж байгаа.
Тэгээд BTS нь болохоор 2 жилийн хугацаатай. Эндээс болохоор технологи ч юм уу баг профессионал хийсэн хүмүүс ер нь бол эхэлж орно. Харин баг жингаал хийсэн хүмүүс нь хэрвээ тэр сургалтанд зай байх юм бол тэр хүмүүсийг авч болно гэсэн үг. Тэрнээс биш баг жингаал хийсэн хүмүүс ер нь бол лисенс их сургууль руу явах учраас тэр хүмүүсийг ер нь бол авахгүй. Тэгтээ хвчлэн зай байдаг бөгөөд энэ диплом нь болохоор мэргэжлийн диплом бөгөөд энэ дипломыг авсны дараа хүмүүс яг ажлын байрнаар гарна гэж тооцдог. Тэгээд ихэвчлэн академикээс илүү тийм дадлаг туршлага дээр илүү онцгойрсон тийм сургалт байдаг. За би үед нь болохоор 3 жилийн хугацаатай академик болон мэргэжлийн яг тийм сургалтыг аягүй тийм цогцолж өгсөн. Тэгээд энэ дипломоор цаашаа мастер руу орж болно. Дээрээс нь ингээд хэрвээ хүсэж авах юм бол ажиллаж болно гэсэн тийм мэргэжлийн диплом байдаг. Тэгээд энэ диплом нь одоо нэгдэд удааг байгаа. За би ингээд ерөнхийдөө та нарт байдаг юм пост бакийн ерөнхийдөө ярьчлаа. Дахиад би марцсан 2 3 байж магадгүй. За тэгээд цаашлаад их сургуулийн талаар яриа. Их сургууль нь болохоор програм нь LMD гэсэн програмаар явагддаг. Donc licence, master, doctorat. Licence нь болохоор 3 жилийн хугацаатай явагдана. Үнэн нь болохоор ингээд яг л монголоор бачелорын зэвсэг хэрэгтэй. Тэгээд цаашаага мастер нь болохоор 2 жилийн хугацаатай явагдана. Энэ болохоор яг монголоор л мастер. Тэгээд цаашаага докторийн зэрэг гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө Францад 72 тийм улсын их сургуулиуд байдаг. Тэр нь болохоор өөрөө өөрсдийн гэсэн онцлог салбартай. Жишээлбэл Монпельегийн их сургууль бол шинжлэх ухаан, технологиг болон эрүүл мэндийн дээрээ илүү сайн гэж үздэг. Université de Sorbonne de Paris гэж байгаа шүү дээ. Тэр нь болохоор уран зохиол болон хүний шинжлэх ухаан гэдэг нь ер нь бол философи айгүй алдартай. Дэлхийд бас нэрээ гаргасан тэм сургууль. Дэлхийн том шилдэг сургуулиудын нийт ордог хаа нэг 50-д нь ордог. Тэгээ их сургууль нь болохоор яг Монголтой адилхан. Одоо бид нар бол ахлах сургуулиасаа гараад нэг 10 жилээ төгсөөд шууд их сургууль руу явж штэ яг тэрнтэй жаалах. Хоёр дахь одоо их сургууль нөх юм бол Grand École гэж та нарт ярьж ирсэн штэ. Класс препараtoire ингээд Grand École бэлдэг юм тусгай юм анги байдаг гэдэг. Тэр Grand École нь болохоор өөрхөө ийм түүх эрхэм зэрэгээрээ ингээд Францтай үнэлэгдсэн айгүй тийм чухал сургуулиудын нэг. Яг ингээд ер нь бол илүүддийг гаргана гэж ярьдаг байхгүй Францтай бол. Grand École-ууд өөрсдийн гэсэн тийм онцлог нэг барьсан тийм гомтой. Жишээ нь ихэд HEC гэдэг байгаа шүү дээ. Энэ нь болохоор ингээд яг бизнесээрээ амар алдартай дэлхийд нэгт ордог тийм сургууль. Тийшээгээ орохын тулд амар өндөр шалгууртай дээрэс нь чинь төлбөртэй энэ бол хувийн сургууль. ESSEC гэж байгаа бас л бизнесийн сургууль. Тэгээ ер нь Grand École-ууд ихэвчлэн бизнесийн сургууль гэдэг. Тэгээд хамгийн эртнийх нь болохоор L'école Polytechnique нь болохоор 1794 онд үүсгэн байгуулагдсан. Түүнээс одоо л үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь болохоор маш өндөр шалгуур өндөртэй тэр заавал бэлтгэл ангиас гарч ирсэн тэнцэнээс шалгалтаа авгууд гарч ирсэн хүмүүсийг авдаг. Яг удаа ингээд лисенсийг хийчээд Grand École руу орно гэх юм бол болно. Гэхдээ заавал та шалгалтыг өгөх хэрэгтэй. Түүний хажуугаар тэгэхээр лисенсоо хийхээс гадна та тэрний шалгалтанд бэлдэн. Тэрний шалгалт нь бүр амар өндөр тийм тусгай аюутай болохоор амжилт хүсээл байна. Үнэхээр. Үүний дараа болохоор Institut Études Politiques гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор яг нэрнээс нь хамаарал улс төрийн хичээлүүдийг ерөнхийдөө орно гэсэн үг. Энэ дээр хөвчлэн бид нар ярьдаг science politique гэж байдаг. Ер нь яг Франц улсад ер нь 10 ширхэг л тийм сургууль байгаа. Хамгийн сайн Sciences Po de Paris гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө том одоо Францын 8 том мужийн тэрэнд нь болохоор нэг ширхэг байдаг. Тэгээд ингээд нэг 2 өөр кампус байдаг. Тэгэл тэр нь ороод идэг. За тэгээд энд нь болохоор science sociale-ыг заадаг. Дүнг нийгмийн шинжлэх ухааныг заагаад энэчнээс ер нь бол улс төрлөө цаашаага явах. Тэгээд ерөнхийдөө улсыг цаашаа авч явах хүмүүс нь одоо энэчнээс гарна гэсэн үг. Энэний бас шалгаруулт нь бас нөгөө нэг Grand École-оор ер нь класс препараtoire явна. За тэгээд дөрөвт нь болохоор L'école Ingénieur гэж байгаа. Тэр нь болохоор
технологи шинжлэх ухаанаар явдаг инженер хүмүүсийг бий болгодог тийм та нарт харж байгаа намайг яаж тандаад байгаа. Ингэж гарч ягаад миний үснээс сулгаагаад намайг найж байгаа байхгүй гол. За тэгээд энэ болохоор инженер би Cookie намайг амар айлгаж байна. Айгуу хэцүү Cookie. За тэгээд Licol инженер нь болохоор инженерүүдийг бий болгодог, инженерүүдийг гаргадаг. Тэгээд ерөнхийдөө Францад 200 гаруй инженерийн сургууль байдаг. Тэгээд энэ нь болохоор ихэвчлэн төлбөртэй. Тэгээд яг хөө төлбөргүй юунуудын сургууль байгаа шүү. Улсын сургууль бас байгаа. Тэгээд 30 мянган тийм инженер хүмүүсийг жил гаргадаг. Энэ нь болохоор бас Licol препаратураас шууд нэг Grand Licol болоо тийм инженерийн сургууль руу орно гэх юм бол ийшээ орж олно. Эсвэл шууд нөгөө нэг лисенсоосоо инженерийн сургууль руу угаасаа нөгөө нэг одоо ахлах сургуулаа төгсөөл яшээ төгсөөл шууд ийшээ орно болно гэсэн үг. Тавдах нь болохоор тийм өөр сургуулиуд гэж байгаа байхгүй би нэрлэлцэн. Тэр нь болохоор ийм тусгай сургуулиуд. Тэрэн дээр болохоор Licol d'Art гэж байгаа. Тэр нь болохоор уран зургийн сургуулиуд. Уран зураг мургийг хийдэг тийм тусгай нэлийн алдартай бас шалгуур аягүй өндөртэй ийшээ орохын тулд хүүхдүүд ахлах сургуулиас авахгүй л хар багаасаа ийшээ орж бэлдээ тэгээд ийм шалгуур малгуурын нөгөөд ийшээ ордог тийм тусгай сургууль байгаа. Тэгээд консерватуар гэдэг нь болохоор дандаа хөгжимчин хүмүүсэнд зориулсан хар багаасаа ингээд хөгжим тоглож юм яг хөгжимчин болго юм мөрөөдөлтөй хүмүүс зориулсан тийм сургууль байгаа. Энэ болохоор ингээд яг мэрэгжлийн хөгжимчийг гаргана гэсэн үг. Тэгээд парамедикал гэж байгаа. Энэ нь болохоор ихэвчлэн эрүүл мэндийн салбарын хүмүүс эхлэн жишээ нь эмч байж болно, альсгуал ийм тусгай нөгөө нэг сувилагчийн сургууль байгаа. Тэр нь бас орно. Тэгээд бас туризмын сургууль гэж байгаа. Тэр нь болохоор бас юу ийм хотел, аялал жуулчлалын талаар бүр ингээд цаашаага зөвхөн тэр талаараа дагнсан тийм сургуулиуд байгаа. За ерөнхийдөө ингээл сургуулиуд нь дуусчихин. Францын дүнгийн үнэлгээ 100 гэж явагддаг заяа 100 ABC гэж явахгүй. Тэр чинь болохоор 20 дүнлэгдэг байхгүй юу? 20 ах юм бол та маш сайн, 10 байх юм бол та яг дундаж, 10-аас доош байх юм бол та ингээд муу гэсэн үг. 10-аас дээшээ байж ижил зөвхөн юу сургуулаа төгсч цаашаа анги төвч чадна. 10-аас доошоо байх юм бол анги төвч чадахгүй. Ер нь дундаж зүүн нь болохоор 10-аас 12-ийн дунд яг дундаж дүнгууд нэдэг. Хэрвээ үнэхээр сайн гэж үнэлэгдэнэ гэх юм бол 15-аас дээшээ 16-аас дээшээ дүнтэй хүмүүсийг л сайн дүнтэй гэж хэлнэ. Класс препарат руу орохын тулд доор ээж 16-аас дээш дүнтэй байж иж класс препарат руу орно. За иймэрдүү байна. Тэгээд та нарт ойлгомжтой тайлбарлаж өгч чадсан байх гэж найдаа. Тэгээд хэрвээ ойлгоогүй ямар нэгэн өөр асуулт байх юм бол доор бичээрэй. Тэгээд үнэндээ л би Cookie-тэй юм ярих гэж зүгээр хойлон бантан боллоо. Та нар тэгээд энэ өдрийг энэ оройг энэ үчиг сайхан өнгөрөөгөр гэж хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.